За өнөөдөр энэ сайхан өдөр бид бүхний зохион байгуулсан ах トゥ угийн ургийн уулзалтанд хүрэлцэн ирсэн эрхэм ах トゥ өнөр төрөл төрөсөд та бүхэндээ энэ өдрийн баярын мэндийг хүргээд та бүхэндээ эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Өнөөдөр тал нутгийн хараад та нарын хараад ах トゥ угийн харахад сэтгэл огшиж зүрх сэтгэл догдолж суунаа. За ингээд би өнөөдөр Навантайгийн чулууны Навантай овгийн хүмүүсийг танилцуулах гэж бодож байна. За миний нэр Навантайгийн хүү Батхой гэдэг хүн байна. Залуучууд танихгүй басан таньнаа гэж. За ингээд за манай мөн сууж байна. Ол зөөр том ол зөөр гэдэг хүн одоо тэр сууж байгаа. Манай одоо аавтаа гэрүүл хань жил болж сууж байсан. Ингээ мөн сууж байна мөн. За манай баг ол зөөр хичээн маань нөхөр Сүхбаах маань одоо хүндэтгэлийн хэрээнд сууж байна. Сүхбаах. За дашны байна. Манай мөмийн одоо томохон дашны сууж байгаа ингэ. За гэрүүлээс их танилцуулъя. Манай гэрүүлийн чулуусах. За өөрөө эмч мэргэжилтэй мөн эрхцүүлж мэргэжилтэй ийм хүн байна. За миний хүү байна. Батхойгийн мөнгө зэрэг залуу байна. Бүгд нэр Хятад улсын Шанхай хотын одоо олон улсын эдийн засгийн сургуулийг төгссөн. Одоо төрийн банкны томоохон менежер хийж байгаа юм одоо банкир хүн байна. Манай. За хажууд нь гэрүүлийн хүн байна. Болормоо Зовхон аймгийн Харьяат Архангай аймгийн Цагаат сумын Харьяат одоо ийм одоо хүсгүй байна. За манай хүүгээ үр дээр байгаа охин бол Ухаан заяа гэдэг. За Ухаан заяа маань одоо манай хүүгийн дунд хүү байна. Ухаан заяа гэдэг нэртэй. Тэр бэрийн маань одоо үр дээр сууж байгаа хүн бол манай хүүгийн баг хүү Ухаан Жаргал гэдэг одоо банд байна. Манайхантай хийдэг юм байгаа үсэ. Яг л одоо би манайхантай ажиллах юм байгаа гэдэг ингэж хэлсэн. За дараагийн хүн бол манай төрсөнгөч Мигмар сүрэн гэдэг хүн байна. За мөн одоо манайхан таньж байгаа миний төрсөгч эренцгээр хэвс мэргэжилтэй юм байгаа. За манай хөргөх гамбат хамаалагч байна. За спортын одоо мастер багшин байна. Насаараа одоо багшаар ажиллаж байгаа. Тэтгэвртэй гарсан байгаа. За манай том хөргөн гамбатахын хөргөн байна. Хөрвдорж байна. Дөрвөн хүүхдийн хамт ирсэн байна. За гэрүүлийн хүн гамбатай ахын том охин цацрал байна. За тогоос мэргэжилтэй юм байгаа. За манай Жаргал сайхны маань одоо гэрүүлийн байж байна. Оюун жаргал та хүмүүдээрээ мэдж байгаа. Манай Жаргал сайхан маань одоо улсын одоо аварга малчин байсан гэдгийг та бүхэн мэдж байгаа хаа. За Жаргал сайхны маань охин байна. Мөнгөтлөг зогсож байна. Утар сумын одоо хүн эмнэлэгт хүний хэмжээр ажиллаж байгаа. Мөнгөтлөг байна. За Талигачи маань одоо баг хүү байна. Мөнгө солон. За тэр зогсож хүүхдүүдтэй зогсож байна. Туул байгаа. Хослонго. За манай Баясагийн одоо гэрлийн хослонго байна. За дараа нь Амараа байна. Амараа зогсож гэрлийн хамт. Амараа гэрүүл хэмлээ. За нэмтэн цэцэг энэ зогсож байна. За чи хэд
За мэддгээрээ би явах уу гэж. За Мөнхбаяр соолонгийн одоо хөөхд Тэнэн баяр те. Тэнэн баяр бас мэдхгүй байна уу? Тэнэн баяр аавынхаа үр дээр байж байна. За цааталт нь одоо долоорсорон энэ дашны мэгчийн маань хөө амар тогтох. За гэр бүлийн хүн нандин цэцэг. За охин хүслэн заяа 3 бол байна. За энэ гоогтоос өмнө мал аж ахуй эрхэлж байна. За арын ягнаас за миний төрсөн ах Скватрын дугуйр иргэдэг хүн байна. За биеийн дэврийн багш мэрэгчлээ биеийн дэврийн багшаар олон жил ажилласан. Одоо ангийн бомтонд том төрөг өрддөг ийм хүн байна. За гэр бүлийнх нь хүн Шагдрын Баярмаа гэж одоо соёлын их сургууль төгссөн олон жил дуу хөгжмийн багш хийж байгаа ийм хөгжимчин ийм өсгөө байна. За охин Хонгорцол одоо 6 дугаар ангийн ийм сурагч охин байна. За манай гэр бүлийн хүн Лавсрангийн Наран Тоя Гоогтаасмын одоо Адуучин Наран Тоя гэдэг хүний охин байна. За манай том хөө Батамгалангийн мөнх төгөлдөр гэж хүү байна. За Өвөр Монголын Шилийн гол хотод малын эмч мэргэжлэр сурдаг ийм залуу байна. За манай дараачийн хүү Дугуйрбаатрын Нямсран гэж бас залуу байгаа. За бас Өвөр Монголын Шилийн голд одоо морин мэргэжлийн сургуульд сурж байгаа. Хараахан өнөөдөр ирж чадсангүй маргаатар наашаа гарах сурагтай байлаа. Хичээлийнх нь амралт тэгэд таарж байна. За дараачийн одоо манай хөөхд охин Дугуйрбаатрын Саран Тоя Гоогтоос өмнө 6 дугаар ангид сурж байна. За дараачаар нь энэ Дугуйрбаатрын Давааням 3 дугаар ангийн сурагч байна. За Дугуйрбаатрын Төгс төгөлдөр цэцэрлэгт хүмүүжиж байна. За дараачийн миний дүү болох Скватрын Дугуйрбаат гэж залуу цагдаагийн сургууль төгсөөд одоо Төв аймгийн Баян суманд цагдаагийн алба хашиж байна. За гэр бүлийнх нь хүн айдлаа ирсэн юм. За гэр бүлийнх нь хүн за үлзий ишиг гэж мөн Төв аймгийн Баян сумын ариад хүн. За Баян суманда одоо хаан банкны эдийн засагч гэдэг ийм хүн байна. За хөөхт нь энэ Дугуйрбаатын оргил гэж банд байна. За цэцэрлэгт явдаг. За дараачийнх нь манай дүү Скватрын Баяр Жаргал түүний одоо хань цогтгөрл Булган аймгийн ариад ийм залуу байна. За хөөхт 2 том ихэр хүү байна. Идэр төр мөнгө. За дараачийн хүү цогц жаргал бас нэг оюугийнхыг хэлдэг болж шүү. Дүүнэрийнхээ хүүхдүүдийг танихгүй одоо ингээл одоогоос танихгүй байгаа чинь бусдынх нь бол бүр танихгүй байна. Бага нь юм блэ? Цогт хоёроо. Цогтгөрлийн цогт хоёроо. Хуйланхаа хүүхдөө ш. За дараачийн манай дүү Скватрын Баяр Тоя гэж одоо энэ хуулийн сургууль төгссөн бас хуульч мэргэжилтэй ийм өсгөө байна. Нөхөр нь одоо хань ажиллан хараахан ирж амжаагүй Улаанбаатар хотод замын цагдаа хийдэг Нямдоржийн Ням аригчаа гэж юм цагдаа залуу байна. За охин нь Маргад Эрдэнэ гэж одоо 7 дугаар анги баха тий. 7 байлаа. 7 дугаар ангид сурдаг охин байна. За хүү Амгалан баяр. За Амгалан баяр. Одоо 3 дугаар анги болоо. 2 лөө. 2 дугаар ангийн хүүхдээ наа. За тэгээд манайхны одоо зохион байгуулж байгаа Навантай гэдэг айлын бүр хүүхдүүдийг одоо танилц. Хаа. Мэндэ хаа явж байгаа дэрвэ. За манай дашны мэгчийн том охин одоо Долгорсронгийн Амар мэнд гэж тэр заадал зогсож байна. За нөхөр нь хань ижил нь одоо сая сум руу ажил гараад явчлаа. Аюушийн Ууган баяр гээд манай хөргөн. За том хүн Мөнхбаатар Улаанбаатар хотод оюутан. За баг хуу Мөнхбаатар Гоогтоос өмнө 6 дугаар ангид сурч байна. За нэг
гүнжээ хаяа. За гүнжид магаад жоох охин цэцэрлэг томгожж जैन. За тэгээд шүүхийн шийдвэр үүсгэх за улсын хэмжээнд хамгийн олон жил ажилласан чөлөөлөх амралт гарсан юм байна. За миний цэрэнд долгор урлагийн юм хөгжимчин байсан юм байна. За дараагийн Баатар бахны дараа яаж хав. Та өөрөө танилцсан. За Баатар бах. Санаадыг данжаа байгаа. Чулуугийн үлдээвэрийн хоёр дахь Баатар гэж юм байна. Манай гэр бүлийн хүн цэцэг маа. Манай том охин од гэрэл тэгээ хүүхдүүд наана ингэ зогсож байсан. Ятам ба яасан. Жохлон дөгс энэ гурав. За сайн байцгаана уу? Энд хүрэлцээрсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би Баатаргуугийн том охин Одгөрлөө. За манай дүү Отсорон Улаанбаатар төмөр замын Битогийн ахлах түүний гэр бүл олох болгон цэцэг төмөр замын цэцэрлэгт багшаар ажилладаг. За том хүн төгөлдөр 7 дугаар анги. За хэдгээр анги гэлээ. Дунд хүн 3 дугаар анги. Бага хүн цэцэрлэгийн 3 настай. За би өөрөө болохоор авт зам төмөр замын гүр халаа хувийн компанид хүний нөөцийн менежер хийдэг. За манай гэр бүлийн хүн маань 5 дахь төмөр замын төсөл хариуцсан хэлтсийн дарга хийдэг. Өчигдөр нөгөө наашаа ирж явж байгаад ажилтаа нөгөө ерөнхийлөгч очиж танилцсан гэж замаасаа батсан байгаа. За миний том хүү Жадам 7 дугаар анги, бага хүү Жавхлан төгс 5 дугаар анги. Цолоо. За ингээд За бид нар ихээс долуулаа. Манай том ах очирсог баяр бүхий очирсог гэж энэ лам юм байна. За эхнэрэн дээр алтан зав хэлээр хүүтэй энэ од төшиг гэдэг нөхөр байна. 3 хүүтэй бос хүүхдүүд нэг нь Америкт идэв. Нэг нь цэцэд ажиллаж байгаа хаа. За дараагийн эгч маань хотод бас байгаа. Дараагийн эгч маань Америкт Отгон мэрэгч маань Америкт байдаг. 2 хүүтэй. Тэгээд нөхрийн хүүтэй Америкт 15-6 жил амьдарч байна да. За дараагийн эгч маань Должин сүрэн тэр их дэлгүүрт ажилладаг. Дараа нь Бацаахан гэдэг нөхөр нь цагаан дэлгэр яриад харуул хамгаалтын албатай ийм залуу байна. Хүү намсраач. За намсраа Ямбат орж гисэн. Барилгын инженер 10 дугаар ангийн 2 хүүтэй. Энэ инфрилэн гэдэг энэ охинтой. За. Одоо чи юм байна? Би өөр юм уу? За би өөрөө одоотор Баярмөнхий одоор ирдэг. Баянган зам гэдэг компани өдөрж явдаг. Миний хөө том хүү хамт эндэрсэн байна. Энэ од жаргал гэдэг энэ нөхөр байна. Дунд хөө их цай гэдэг охинтой гээд Монгол цай ихнэртэй. За ийм юм байна да. За ингэ манай хинийхээ дасаг ах маань ирээгүй олдоогүй. За догоогоо нөө. За догоос Америкт байгаа юм шүү дээ. Буруу охинтой бас нэг байна дүү байдаг. За манай дасаг ахын охин Зулаа байна. Малчин. За нөхөр нь Чой сүрэн байна. Ингээ 3 хүүхэдтэй. Ингээ малчин залуучууд байна да. За ингээд манайх болохоор ээж юм босоо.
чулууны бадын өөрөө хүүхдүүд байна. Ингээд хамгийн том нь болохоор манай төмөр үеигч байгаа. Төмөр үеигчийн хүүхдүүд нь болохоор уран цэцэг, уран чимэг, уран цэцэг өөр юм бэ нүү? Бат очир. Хин ахыг жахна гингэлээ. Бат хоёрын юм. Бат хоёрын. Тэгээд Аваа байсан шүү. За би зарим нэг бэр хүүхдүүдийг танихгүй байж магадгүй шүү. За манай одоо чулуугийн Падсуран гэж чулуу одоо гэдэг эмигийн дээрээсээ хоёр дахь охин Падсуран эгчийн маань өөр хүүхдүүд энд ингээд хорон цугласан байна. За Падсуран эгчийн хамгийн том охин одоо манай төмөр үеиг эгч сууж байна. За дараачийн охин Махмед эгч мөн сууж байна. За дараачийн одоо хөө Бата сууж байна. За ингээд гурван бол за дараачийн одоо дүүн манай аймгийн зам Цагуйн гэдэг хүний одоо гэр бүлийн хүн инг тунгалаг инг тунгалаг эгч хөрөлцөн ирсэн байна. За ингээд бүлүүлээр нь танилцуулаа явчих. За хэний төмөр үеигчийн том охин уран чимэг. За гэр бүлийн хүн урт насан уртаа. За байж байна охин октод нь хаагаараа. За гараа өргөд гараа. Би харахгүй шүү. За том охин Баярмаа. За хүүхдийн нэрийг мэддэг ба. За дараачийн охин Болормаа байж байна. Цэцэрлэгийн говьтоо самын цэцэрлэгийн багш. За хүүхдтэйг ирсэн байна. За ойдоо ирсэн юм хэрэг юм. За ирээгүй хань ирээгүй байна. За дараачийн охин уран цэцэг хань Эрдэнэ тэ ирсэн байна. За хүү октод ирээгүй юу? Амар хүү. Хэн хишгэ? За хишгэ. Охин хишгэ тэр ард зогсож байна. За хүү амар хүн энэ урд зогсож байна. Одоо 3 дугаар ингээ хаа тэ. За дараачийн Батарж. За дараачийн хүн Батарж одоо хөрөлцөн ирсэн байна. За Батаржийн хүүхдүүд ирж байна. Ирээгүй юу? За дараачийн хүү одоо Батачир хөрөлцөн ирсэн байна. За Батачирын гэргийг танихгүй юм блэ? За Батачирын гэр бүлийн хүн оюун эрдэнэ одоо хөрөлцөн ирсэн байна. Хүүхэд нь байна. Хэдэн хүүхэд? Гараа өргөрөө. 3 хүүхэд. За 3 хүүхэдтэйгээ хөрөлцөн ирсэн байна. Манай Батачир Хэнтийн аймагт аж төрж амьдардаг байгаа. За дараачийн өшөө ирсэн хүүхдээ нэ хоёр гихч байгаас хэн жоохно наана. За наана нахнастай. Хэн чоожсрон. За төмөр гихч хөө төвдөнгийн чоожсрон гэдэг хүн байна. Гэр бүлийн хүн Цолмон. За Цолмон ирсэн байна. 3 охинтой 2 охин 1 хүүтэй ийм айл байна. Малаж хоо эрхэлдэг 2 дугааргийн малчин ийм айл байна. За дараачийн Батбаяр хаа байна? Ийш орооч. За дараачийн Батбаяр бичлэг хийж байгаа юм уу? За Батбаяр ирсэн байна. Хүүхд ирсэн үү? Ирээгүй. За ганцаараа ирсэн байна. Батбаяр Эрдэнэтэд амьдардаг баха тий. Эрдэнэтэд амьдардаг. За ийм залуу байна. За дараачийнх нь Батнасан. За говьтаа сум дээр байдаг. Гэр бүлийн хүн Хорлож буй инг туяа. За соёлын төвд ажилладаг. Номын санч. За хүү баяр жавхлан билээ. Идэрж авлаа. За идэрж авлаа. Сургуулийн сурагч. За ийм бай. За Батуян хаа байна. За гараа өргөрөө. Батуян. За 2 дугааргийн малчин Батуян. За гэр бүлийн хүн энэ зөвхөн баярын ганц цаг. За тэрийн банкны эдийн засагч. За охин Тэмүүжин хүүхэд нэ дахиад Тэмүүжин. Оо энд. За Тэмүүжин бага Тэмүүжин дахиад нэг Тэмүүжин үү. За ингээд төмөр үеигчийн хүүхдүүд ийм хүүхдүүд хөрөлцөн ирсэн байна.
За дараачи математикч. Гөө хаа. Гөө алгаа. Гөө бушил. За Төвдөнгийн Батмонг гэж бас малчин залуу байна. Мөнхөгийн Сугармаа гар оргоо өргөн шүү манайхаа. Энэ улсуудад харагдахгүй шүү. Үсрээд энэ төр харуулаа шүү. За охин Инг Тоя Мөнх Тоя гэж хоёр ихэр охин ирсэн байна. За хоёулаа гүгэд байгаа наашаа. За босноо. За математикч хүүхдүүд за уугагч. Хамгийн том нь за ууган жаргал охин Нандин Эрдэнэ Нандин Дэлгэр. За уугагч Нандин Дэлгэр хоёр маань хоёулаа эмнэлгийн сум дундаа эмнэлэгт ажилладаг ийм хоёр хүн байна. Совилагч. За дараачийн охин хэн аюушах гараар гараа. За Махмудын аюуш энэ гэр бүлийн отгон зол. За дөнгөгийн отгон зол гэж гэр бүлийн за аюушахын гэр бүл маань бас малчин байгаа. За хүүхэд хоёр цэцэг. Шижир Эрдэнэ. За охин Шижир Эрдэнэ. За гэр бүлийн баасан хүүтэй хүрэлцэн ирсэн байна. За нэг охиноо тэрвэрсэн байна. Өшөө охин хүүхэд байна. Ганц хүүхдээ ирсэн аа. За хэн Дашнам аюушийн Дашнам. За бас мал аж ахуй эрхэлж байна тий. За дараачийн одоо Батахын хүүхдүүд. За Батахын хүүхд аль нь том нь? Хэнэ хаа гараа өргөд гараа. Мөнх заяа. За мөнх заяа гэр бүлийн хүн Нэргүүбат Данзангийн Нэргүүбаттай хоёулаа бас мал аж ахуй эрхэлдэг ийм улсууд байна. Хүүхдүүд нь хаана? За нэг отгоо хүүхдтэйгээ ирсэн юм шиг байна. За мөнх зул хаана? Байна. За мөнх зул ирсэн байна. Математикчийн охин. Хүүхдүүд ирсэн үү? За хүүхдүүд нь энийг бүр явж байгаа юм шиг байна. Баямг хаана? За баямг гараа өргөрөө. Танилцуулаад явчих шүү. Танилцуулж байгаа учраас дор нь гараа өргөө яваад гараа. За өшөө хэн бэ? Огногч юм лээ. Отгон жаргал. За математикчийн бага охин отгон жаргал хүрэлцэн ирсэн байна. Ээжтэйгээ амьдардаг. За дараачи. Ахын Батахын гэр бүлийн хүний танилцуулсан юм уу? Гэр бүлийн үржил. Батахын Лэгштийн Бата гэж шагаа харуулдаг залаа таньдаг болсон юм ах байгаа юм да. За хүүн нэг хүүхэд байгаа юу? Нэг хоёр ирсэн. За удул хаана гараа өргөрөө. За удул охин нь ирсэн байна. Охин бас нэг жоохон охинтойгоо ирсэн байна. За хүү Гамболд нь хүрэлцэн ирсэн байна. Гамболдын гэр бүлийн хүн юм блэ? Мегмар Сүрэн. За Мегмар Сүрэн Гамболд хоёр говьтай сум дээр амьдардаг. За Мегмар Сүрэн Колонгт ажилладаг ийм хүн байна. За нэг хүүтэй ирсэн байна. За дараачийн хүн нэ цаг үе ахын гэр бүлийг танилцуулъя тийм ээ. Гэр бүлийн хүн Инг Тонголог Доромтой аймгаас хүрэлцэн ирсэн. Хамгийн холоос хүрэлцэн ирсэн. Доромтой аймгийн за хүүхдүүд нь халахгүй сумд хэлийн зэрэгт ажилладаг ийм улсууд байна. За хүү хаана? Цагцаах нь. Хоёр ихрийн өрөөсөн. Хоёр ихэр хүүтэй манай цаг үеах. За ихрийнх нь өрөөсөн цагцаах нь налахад амьдардаг гэсэн тий. Налахад амьдарч байгаа гэр бүлийн хүн юм блэ? Дэлгэр цэцгөө. За дэлгэр цэцэгтэйгээ нэг жоохон хүүхдтэйгээ ирсэн байна. Өөр хин ирсэн байна уу? Нөгөө оюун болор тий. Ариун болор надтай уцаар яриад байдаг ариун болор. За тий ариун болор нэг хүүхдтэй ирсэн байна тий. Ариун зулаа. Ариун хин гэнэ? Ариун зул. За охин ариун зул нь бас мөн хүрэлцэн ирсэн байна. Хүүхд ирсэн үү? Хүүхд ирсэн үү? За ийм улсуудын бүрэлдэхүүнтэй Доромтой аймгаас хүрэлцэн хэн нэ? Ариун болроо.
Ариун болор за ариун энийхээ ихч нь үү? Дүүн юм уу? За. Ариун болор гэр бүлийн хүн хэм билээ? Лавсан хараа да. За тэнцээ нэг микрофон баймаар юм байна да. За хэд хүүхдтэй ирсэн? Нэг хүүхдтэйгээ ингээд ирсэн байна. Доронтой аймагт одоо амьдардаг Доронтой аймгийн аль сан билээ нэг Баян Чандуна. Баян Түмэн. Доронтой аймгийн Баян Түмэн суманд амьдардаг ийм залуучууд байна шүү. Манайхаа. За сайн танилцаад аваарай. За дараачийн эгч тэгшээгч тийм ээ. За тэгшээгч. Хөө төвшин сайхан. За гэргийн хэн Батчолон чулнаал гэх гэдэг. Батчолон охин Сугар Саруул гээд хоёр хүүхэдтэйгээ хуралцсан ирсэн байна. За манай төвшин ах маань аймгийн сайн малчин ийм мал аж ахуй эргэлдэг ийм залуу байгаа. За дараачихын Отгон далай хаага ирсэн юм уу? Хаава. Гараа өргөд гараа. Харахгүй байгаа шүү энэ чинь. За Отгон далай манай эгчээ хөө бас мал аж ахуй эрхэлдэг ийм залуу байна. За ортносоо гэж байна. За ортносоо гэж. Хань ирлээ. Хаавна. Нөгөө хэн. Лаг. За ортносоо гэж хань лагтайгаа хуралцсан ирсэн байна. Ураг төрлөөрөө уулзаад ингэж учран золгож гоод маш их баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд Наван тая овогтой долгор сүрэнгийнхний үр хүүхэд Ачзээ нэрийг танилцуулж байна. Манай ээж 12 хүүхэд төрүүлж өсгсөн. Тэдний 12 хүүхдийнх нь 32 Ачзээ. 32 Ачзээ нь одоо нийтдээ 46 ачинцар зээнтэй болоод ингээ өөрийнхөө би одоо 12 хүүхдээс 6 эрүүлэнг аж төрж байгаа. 6 нь бол бурхны орноос биднийг харж байгаа хаа. Ингээ миний хамгийн тов мэгсэн Наван таяын долгор сүрэнгийн ууган охин олзон эрийн хүүхдүүд сая Сүхбаатарын хүүхдүүд танилцуулагдсан. Дараагийнх нь Лантуу ихчийн хүүхэд байна. Манай энэ Пүрүү очрын хаав энэ Пүрүү очр. Пүрүү очр. Манай том ихчийн хүүхэд эднийх бол 5 хүүхэдтэй. Лантуу ихч маань 5 хүүхэдтэй. Энэ том хүн Пүрүү очр. Энд хүрэлцэн ирсэн ганц Пүрүү очр л байх шиг байна босны. Дорж байгаа том хүү баг хүү хоёр нь ирсэн байж байна. Бусд нь бол ажил төрөлтэй. Би өөрийнхөө гэр бүлийг танилцуулж байгаа бусд нь дараа. За манай гэр бүлийн хүн Мегмар гэдэг хилийн цэргийн бэлтгэлтийн турандаа манай 2 хүүхэдтэй. Хүү манай энэ удаагийн уулзалтанд хүрэлцэж ирж чадаагүй 4 хүүхэдтэй. 2 нь бол бас ихрийн удмаа дагаад 2 ихээр ачтай болсон байгаа. Манай охин энэ Соёлмаа гэдэг энэ байж байна. Зээ охин болтын цэрэл хам Австрийн Вен хотод суралцдаг. Орчин дараг. Нэмтэрж манай дүү төрсөн дүү. Өөрийнхөө танилцуул эхнэр нь тэнд Бямсуран гэдэг байж байгаа. Хоёулаа эрчим хүчний тэргүүний ажилтнууд байгаа. Хүүд нартай. За сайн байцгаана уу. За ингээд ураг төрлөө мэдэлцэх нуулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн амгалан айлтгая. За яс цус бол юугаарч сольж болдгүй. Тийм хотлоо хэлдэггүй юм бол хүний яс цус байдаг. Ураг төрөл, садан төрөл. Одоо энэ садан төрөл ураг төрлөө мэдэх бол хамгийн чухал асуудал юм аа. Ардын хувьсгалын үед бол одоо бидэнд олж авсан юм их үйч бас овог угсаагаа нэрлэх энэ талыг бол алдагдуулж самууруулсан гэдгийг одоо хүн болгон мэдж байгаа. Түүний нэг жишээ нь бол миний ээж долгор сүрэн
Яадаг байсан гэхээр тухайн үед одоо нөгөө овг гэдэг болохоор бүлэг хүмүүсийг тухайн үндсэн онцлог болсон шалтгаалж овголдог байсан бол овг гэд шинээр юм гаргаад ирсэн. Тэгэнгүүтээ юу гэж хинээр овглох яах ихийгээ мэдэхгүй одоо төрсөн ахаараа одоо наваан тгийн долоор сэрэн гэж овголсон байдаг. Тэгээд одоо тэр долоор сүрэнгээс гарсан хүний хүүхдүүд одоо биднүүд байж байна. За энэ ингээ хүүн нэмдэрж бий. За манай гэр бүл Бямбсрын цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний зүүн төвсийн салбарын одоо захиргаа аж ахуйн дарга. За хүү Бямбдорж байна. Манайх дөрвөн хүүхэдтэй бас цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний одоо Монгол улсын эрчим хүчийг зохицуулдаг хүн байна. Эхнэр манай бэр Отвал. Манай Отвал байна. Манай бэр бас цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний эрдэнэ хамгаалтын инженер хүн байна. За ингээд ирсэн дөрвөн хүүхдээс нь манай баг байна да. Амина нэг алаг нүдтэй том хүүхд байна да. Ингээд дөрвөн хүүхдтэй хоёр нь одоо нэг нь бас их хатад их сургууль сурдаг тэр рүүгээ явсан. Нэг нь хүүхдээ хараад баг хүүхдтэй одоо ингээд гэртээ үлдсэн байна. За манай дүүнэр манай ихч Бадамсрын Бадамсэг одоо тэдний гэрүүлийнхэн байна. Хажууд нь хэн хургаах Баасанжав тэдний гэрүүлийн өр хүүхдүүд нь гараа өргөрөө. За ингээд бас ихэнх нь ирээгүй байна. Ажил төгөлтэй. Уулын зарим 8 сард амралт мамралтаа зохицуулсан байдаг. Одоо тэгээд хугацаа хойшлогдсноос болж нэлээ хүмүүс ирж чадсангүй. За Баасанжавын хонгор зур том нь за тэгээд дүү Бадамсүрэн байна. Одоо энэ худалдааны дэргэв ажилтан нөхөр М2 уурхай тэргүүний ажилтан ийм хүмүүс байна. Одоо баяр сайхан дулам хоёр маань одоо энэ хаа вэ? Тийм төрсөн дүү дулам байна. Отхон баяр маань хаа. Ингээ хамгийн баг маань энэ отхон баяр дулам баяр сайхан хөргөн маань хаа вэ? Тийм. Дулам за тэр хүүхдүүд бажаа хаа байна. Тийм байх сайн байна. Зарим нэг нь одоо л харж байна шүү. За ийм байна шүү. Танилцуулахар юм үлээ. Манай хамгийн баг дүү Отхон баяр одоо бас багнуухт амьдарч байгаа. Гэрэл нь бас ирж чадаагүй. Ингээд нэг Доржийн гэрүүлийнхэн хаа байна. Алим бай. За энэ ландуу хичээ маань хүү дорж тэр ирсэн байна. Гэрүүлийнх нь отхон цэцэг хоёр хүүхэдтэй хүү хэмблээ. Дорж самбуу, яндан самбуу. За энэ өнөөдөр энэ сайхан өдөр миний төрсөн нутагт ах トゥ төрсөд нараа цуглараад баяраа хийж байгаа энэ ажирхайхан төвдөр цугларсан ах トゥ та нартай энэ өдрийн мэндийг хүргэж ажлынхаа сайн сайхныг хүсье. Бидний ах トゥ энэ урд 3 цагаан булгаас ахгуулаад хойд тал уулгийн хүртэл энэ уужим тал нутгаар олон 10 жил амьдарч ирсэн. Тэгээд өнөөдөр энэ олон ах トゥ гэдгийг хараад одоо сэтгэл хөдлөлийн аргагүй юм. Тэжиж харахад үнэхээр баяртай үнэхээр сайхан байна. Би 80 ширхүү наслахтаа ийм олон ах トゥ анхудаа харж байна. Энэ үнэхээр сайхан байна. Тэгээд тулгын хүүхдүүд гэдгийг айл хүүхдүүдийг танилцуулъя. Арандуын тулг гэдэг хүн энэ 3 цагаан булгад төрсөн эхэн Цэнцүрэн гэж хүн байсан. Тэгээд Цэнцүрэнгээс 2-3 хүүхэд гарсны нэг нь манай ээж толго байсан юм аа. Тэгээд манай ээж маань бас өнчөрөөсөн өсөөд манай энэ Арандуын гэдэг айл дүүнер дээр хоцроод байж байтал
энд малж байтал араа жаал өсөв торнож байтал тэр үед чинь 40-од оны үед лам нар орхимжон орхиж байсан 3 сайхны нэг лам өдөө гараад ламан орхиод хүрээд ирсэн чинь авгаа байхгүй нөхөргүй амьгтай хаав нэг сухтаад нэг залуу хүн байна гэхээр мортой хөвгөн хөтлөж явуулаад эмээтэй мор хөтлөж явуулаад манай ээжийг аваа явуулсан би ард нь баг өнчө хоцорсон юм аа. Тийм түүхтэй. Тэгээд манай ээж 3 сайханд очиод надаас хойш 9 хүүхэд гаргасан. 7 гэдэг хүн. Тэгээ 9 хүүхдийн нэг нь бүтээгүй 8 нь одоо амьдч байж байгаа. Одоо тэр 8-аас бас 2 3 нь бас бурхан болсон. Одоо харин энд ирсэн хэд хэдэн хүн байгаа. Зарим нь ч бас ирж чадаагүй. Тэгээд энэ бүгдийг танилцуулъя. Хамгийн их хүн бий байгаа юм. Одоо 80 шахаж байна 78 настай. За дараачийн хүн төмөр гэдэг хүн байх хэвээр тэр ирээгүй. Бас одоо 10 жилийн дараа төрсөн хүн бий. Тэрний дараачаар манай Сугур гэдэг энд эмчүүн энэ өсгөө төрсөн Улаанбаатарт амьдардаг. Ажил төрөл мэргэжил нэмчээ. За та бүгд сайн таних учраас энийг нэг олон зүйл яриад байхгүй. Дараачийн хүн одоогийн байдлаар оюун цэцэг гэдэг хүүхэд байна. Одоо энэ аймгийн төвд амьдардаг ажил төрлүүд одоо бизнес хийж амьдарч байна. За дараачийн хүн нь хэмбэлээ Эрдэнэ чулуу ирсэн үү? За нэг бас нэг ирдэг нөхөр байна. За дараачийн хүн нь манай сууд байх шиг байна. Оюун сууд гэдэг хүн байна. За энэ оюун сууд гэдэг хүн 3 сайхнаас өөрийнхөө төрсөн нутагт ирээд одоо энэ ажирхай бригадын нэгэн гишүүн болоод та нөхдийн дэргэд амьдарч байна. Одоо за энэ төрөнд бас нэг оюун чимэг нэг байсан. Тэр нь одоо Улаанбаатарт өвчтэй их муу байгаа. Ирж чадах нөхцөл байхгүй. Тэр оюун чимэгтэй ихэр байсан Эрдэнэ чимэг гэдэг нэг бас хүн байсан. Тэр нь бурхан болсон. Хүүхэд одоо Эрдэнэ чимгийн охин ирсэн байна энэ. Ос аймгийн төвд амьдардаг. Нэг охин Эрдэнэ ханд гэдэг ийм хүүхэд байна. За дараачаар нь хэн байна? За валжин юм гэж бас манай яг энэ хонхрын энд наашаа өргөжүүлсэн мандгийн гэдэг айлд өргөжүүлсэн тийм хөөсөн тэр бурхан болсон. Та бүгд мэднэ. Бүхий хорхойтэй бас Эрдэнэ ухаан ихтэй хэдэн дээд сургууль өгсөн байж байгаад бурхан болсон. За дараачийн хүн нь хэдэг хүн байна одоо. За ийм хүүхдүүд ийм одоо 7 хүн нэрлэж хэлэх ёстой. Тэгээд эдгээр бол ажил дээр л ахуй төрлөөр одоо энд байж байгаа улсууд нь болохтой явж байна. Тэгээд одоо энд ирсэн ахтан дүүстэй манай толгойн хүүхдүүд бүгдээрээ ажилын амжилт амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За одоо би өөрийнхөө гэрийн улсуудыг бас танилцуулах юм байна. За би 6 хүүхэдтэй 4 хүү 2 охин байна. За товч танилцуулахгүй болохгүй л дээ. Одоо манай хамгийн ах нь манай өөрийн баяр гэж хүн байна уу? Тэр аймгийн төвийн 2 дугаар цэцэрлэгийн багш боловсролын тэргүүний ажилтан багш хүн байна. Тэр хамгийн өвчин тэр байгаа юм. За бас өөртөө 2 хүүтэй нэг хүн ирсэн баг хүн тэр дэрэгдэн зогсож байна. Нэг хүн Улаанбаатарт ирж чадаагүй болоо да даавал. За дараачаар нь Гамбаяр гэдэг хүн аймагт Вайшин савбараад бас ирж чадах завгүй яваа. Дараачийн хүн Мандхойр ирсэн үү? Мандхойр ирж яваа гэсэн одоо замд явж байгаа. За дараачийнх нь хүү Наранбаяр гэж энэ манай өмнө говь аймгийн цагтчсэн цагдаагийн хэлцэн дараа хорондоо ийм залуу энэ байж байна. Энэ одоо өмнө говь сая аваад замдаа аваад түрээд ирсэн. Ийм хүн байна. Тэгээд гэр бүлийн хүн шинжцэг гээд энэ жоохон хүүтэйгээ 3 хүүтэй хүн байгаа хамгийн бага хүүг авчирсан байна. 2 хүн оюутан Улаанбаатарт сурагч сурч байна. За энэ дунд хүү юм байна. Тэрний дараачийн хүн Одонбаяр гэдэг нэг эхнэл хсын Улаанбаатар бас дунд говьд бас зав байхгүй энгийн ажилтай бас өөрөө нэг суус барьж байгаа тун завгүй. Тэгээд ирж чадаагүй.
их ч одоо үнэхээр боломжгүй байгаа. За дараачаар нь хамгийн бага хүү энэ багш мэрэгжилтэй Сансар баяр гэдэг хүн тун сая орж ирлээ. За Томох Ганбаяр маань ганц хөөтэй Бат Эрдэнэ гэж хөө байгаа. Ховь Сүмбэр аймгийн төмөр замд ажилладаг тийм хүн байгаа. Оюутан болоо төгсөөд одоо ажил албан ашиж байгаа. За манай хамгийн том ихч Өөрийн баяр ихч том хүүн Тамир гээд залуу Mobicom-д ажилладаг ийм залуу байгаа. Ихтэй сургуулаа төгсөөд бас л ажил албанд ороод Улаанбаатар хотоос ирж амжааг байгаа. За бага хүүгийн танилцуулсан Мөнхбат гээд 11-р ангийн сурагч ийм залуу байгаа. За Мандах хоёр гээд ирж байгаа, замдаа ирж байгаа гэдэг ах маань ганц охинтой. За эхнэр нь инх жаргал гээд за эхнэртэйгээ хоёулаа бизнес хийж хоёулаа амьдэрдэг ийм хоёр хүн байгаа. Ганц охин нь Ариун жаргал гээд ийм хүүхэд бас одоо оюутан болоод төгсөөд дөнгөж ажил албанд ороод бас аав ээжтэйгээ зориод нааш ирж байгаа. За түүний дараа би байгаа миний би 3 хүүтэй, гурлаа хүү. Хамгийн том нь оюутан Буян Тогтох гэж хүү 4-р курсын оюутан. Монгол Улсын их сургуулийн компьютерийн инженерийн ангид сурж байгаа. Дараачийн хүү маань 10-р ангид сурж байгаа. Буян Түшиг гээд залуу бас том залуу болж байгаа. Мөнхбаттай ойролцоо залуу болж байгаа. За хамгийн бага маань ийм 2 настай ийм жоохон хинз Буян Эрдэнэ гэдэг ийм хөө ээжийнхээ үр дээр ингээ ирэхлээд. За манай дүү Одон баяр бол 2 хүүтэй. За эхнэр нөхөр нь ган толго гэж холдын дундгой холд сумын харьяат залуу байгаа. За 2 хүү нь 10, нэг нь Алтай гэдэг ийм 2 хүүтэй, 2 өөр хүүхэдтэй. За бага дүү Сансар баяр гэр бүлийн хүн цэнд хүрээтэйгээ ирсэн. Энэ хоёр маань 2 охинтой. Бага охин нь холон ирсэн. Том охин Цэрэн чонт одоо бас нэг сургууль соёл нь бас нэг чөлөө зөвшөөрлөөгөөгүй. Энэ яг их сургууль соёлын үед таарчаад тэгээд бас хичээгээд 8 сард ирэх өргөн бүрэлдэхүүн байсан. Тэгээд хойшлогдоод ийм болчлоо. Тэгээд та бүхнээс үлдсэн. За одоо манайхны энэ ерөнхийд нь танилцуулсан. Тэгээд гэр бүлийн өөрийнхөө хүүхдүүдийн талаар бас танилцуулах юм. За миний ээж Сундаа өвгтэй сугрын 53 онд эцэг амар их тулга нарын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Тэгээ 2 настайдаа наад зэгч сүхчүүлөө болон ойдог наст үрчлэгдсэн. За тэгээд баг дунд сургууль төгсөөд Дархны анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд Дундгой аймгийн нэгдсэн эмнэлэг болон хотод шилжиж очиод шаасны нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэгт соёлогч Няруу бага хэмжээр ажиллаж байгаа. Физик хэмжлэгээ зүүнний курс хийгээд тэгээд дэлгэц цэсний орхиг өвчтөй хүүхдийн сувлал гэдэг физик хэмжлэгээний бага хэмжээр ажиллаж байгаа. Тэтгэврт гарсан. Эрүүл мэндийн байгууллагт нийт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаад за тэгээд дүүрэг нийслэлийн нөгөө шагналууд нь тэгээд одоо нөгөө эмнэлгийн тэргүүний ажилтан цалтай ийм хүн байна. За миний ээж хань буюу бидний аав Банзарагч охтой Сүхэ гэж хүн Дэлгэр хангай сумын харьяат за гэрэл зургийн салбарт 40 гаруй жил ажиллаж тэтгэврт гараад парк талбай дээр зурагч хийгээд нийтдээ бараг 60 гаруй жилийн салбарт зүтгэсэн. Ийм улсын гэрэл зургийн газар Монцомын агентлаг Новости Монголиа сэтгүүл гэрэл зурагчин фото сурвалжлагч төрийн тусгай сурвалжлагч хийж исэн. Улс төрийн төвчөөныхны болон Сэдэнбол даргын хийж исэн. Чех улсад суралцж ирээд Монголд хамгийн анхны өнгөт гэрэл зургаар үйлчилж шавнар бэлтгэн бүх аймаг сумдад илгээж ирсэн. За мөн Монгол төдийгүй дэлхийд хамгийн анхны зэрлэг хавтгаан зургийг авч гэрэл зургийн түүхэнд үлдээсэн. За Унгар улсын Будапешт хотод болсон олон улсын гэрэл зургийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцоод одоо 2 дугаар байр эзэлж мөнгөн медалийг эх орондоо хамгийн анх авчирж ирсэн. За мөн уран сайхны гэрэл зураг үүсэх үнд суурийг тавьж одоо хамгийн анх тийм хүрэг зураг эднэр авч ирсэн. Ийм олон зүйлээр анхдагч хэмээн Монголын гэрэл зургийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Монголын ууган Ахмад гэрэл зурагчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цалтай ийм хүн байж байгаад 14 онд бурхан болсон юм аа. За манай ээж мөнх сайхан, мөнх жаргал, мөнх туяа, мөнх туул гэд 4 охин төрүүлсэн. 4 охинтой 4 охиноос одоогийн байдлаар 12 зээ, 1 зээнцэр төрсөн байна. За
миний эгч Мөнх сайхан 1970 онд төрсөн. За 18 настайгаас одоо бараг 50 хүртлээ бас 30 гаруй жил мөн эрүүл мэндийн байгууллагт одоо олон жил нэр хүндтэй ажиллаж байгаа. Засгийн газрын шагнал хөдөлмөрийн хүндэт медальтай эмнэлгийн тэргүүний ажилтан цолтой. За хүмүүлгээ үйлсэд олон жил зүтгэж байгаа олон дээтэр цусаа хандилсан ийм хүндэт донор цолтой юм аа. За дараагийнх нь би Мөнх Жаргал 72 онд төрсэн орчуулах сэтгүүлч мэрэгжилтэй. За радио болон сонинд ажиллаж исэн өөрөө хуваараа Яруу тансаг нэртэй сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан. За би нэг охинтой манай охин Марлмаа Өвөр Монголын Хөх хотод 10 жил төгсөөд дараа нь Оросын албаны улсын Москва хотод Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн мэргэжлэр төгсөөд байгаа. За миний дараагийн дүү Мөнхтэй 75 онд төрсөн. Нөхөр 4 хүүхэдтэй. За нөхөр Мөнхбаатарын хамт хоёулаа Солонгосын Халим их сургуулийг төгссөн. Аялал жуулчлал зочдлуудын менежер мэргэжилтэй ийм хүмүүс байгаа. За хүү Мөнх Цэлэнгийн Солонгост ажиллаж байна. Охин Ингүүн 5 дугаар сургууль сурж байна. Баг хүү Тэмүү хангалуунаар цэцэрлэгт хүмүүжиж байна. За миний баг дүү Эс Мөнх туул 77 онд төрсэн. Телевизийн зураглагч мэргэжилтэй. Нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. За нөхөр Эренчингийн од баяр замын цагдаагийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа. Монгол дээд сургуулийг эрхцүүлж мэргэжлэр төгссөн. Ахмад цолтой, цэргийн хүндэт медаль, хувь зүйн амны жуух, цагаан морь зэрэг ийм шагналтай манай хөргөө ирсэн байна. За эдний том хүү уран уншигч Анант гэж та бүхэн таних бахаа. Их бүр багасаа одоо шүлэг уншаад багийн лавсрангуун цэцгийн ир хижээтэйгээ байхад хулангийн ганцхан хижээтэй унших шүлэг зэрэг олон уран бүтээлийг ард түмэндээ дүрсчүүлэн хүргэж 2010 онд улсын циркэд 12 онд Дундгой аймагт анхныхаа бие даасан тоглолтуудыг цэцгэрэг тоглолтуудыг тавьж исэн. За хамгийн сүүлд Монголын үндэсний олон нийтийн телевизийн эрт нахиалсан сарны 30 ангит киноны гол дүр тоглосон. За тэгээ олон телевизийн зохиомж уран сайхны кино юунд одоо урлагаар тоглосон ийм хүүхэд байгаа. За тэр олон шагналтай. За анд маань хүмүүнлэгийн их сургуулийг эдийн засгийн мэргэжлэр төгссөн. За эдний дараагийн охин Намуна боловсролын их сургуульд англи хэлний багш мэргэжлэр сурдаг. Дараагийнх нь охин Сарнай 31-р сургуульд сурдаг. За хамгийн хоёр баг нь ихэр хоёр хүү охин хоёр байгаа. Их шиглэн инэрлэн хоёр 31-р сургуулийн 1-р ангицхан элсэж арсан. За ийм байна. За манай гэрийн хүн бол манай гэрийн өрхийн хэрэглэгчийг бол Чулуунбаатар гэж хүн байгаа. 50 замын Чулуунбаатар гэж энэ гой хөхтөөс сумын ажирхай багийн нутгийт амьдран суудаг Сонинбаяр гэдэг хүний хамгийн баг хүн. За тэгээд би өөрөө манайхан өөрөө 7 хүүхэдтэй хамгийн том нь Мөнх Монголон гэж байна. Хувааран ажил эрхэлдэг. Аймгийн төвд. Хажууд нь хүүн байна. Донд ханаа байна. За хэд хүүхэд ирээгүй байгаа. Энүүний дараа чинь Долмаа гэж охин байгаа. 3 сайханд амьдардаг. Мал ажих хой дээр байдаг. За Мөнх цэцэг гэж байгаа. Мөнх цэцэг гэж бас луусад бас зохих хосны ажил хийдэг. Сайны газар ажилдаг хүүхэд. Нэг хүн нэрлсэн буюу үлзээ аав байна. Энэ байна. Одоо энэ жил 9 дугаар ангийн хүүхэд байна. За одоо чинь манайханаас чинь мөчгийг танилцсан. За хоёртаа сум ажирхай багт оршин сууж байгаа та хүүхэд таньж байгаа. Мөнх Эрдэнэ гэж энэ би 3 хүүгийн дунд гана. Манай баг хүү болохоор аймагт ажил хийгээд бас ирж амжаагүй. За тэгээ одоо юу гэдэг бол манай хэд. Энэ манай өөрийн хамгийн бага энэ жил 18 таа болсон бүрдэд ажилдаг үйлчлэг хийдэг охин. Отхон бод гэж охин байна. За иймэрхүү танилцуулга юм дээ. Баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хэлцгээе. За миний ээж Тулгын оюун сувд гэж энэ хүний хамгийн бага охин болж төрсэн 1967 онд төрсэн. За 3 сайхан үр төрсэн байгаа. За энэ миний ах сумын алдартай байж Ууганбаатар гэж бүтээл Дундгой аймаг Говь тасамд мал малж амьдарч байгаа. За эхнэр болох Ган Чимэг 2 хүүхдийн хамт амьдардаг ба. За энэ миний төрсөгч болох Ууган цэцэг энэ хүн
Дундгай аймгийн Говьхот сумын 2 дугаар багт малчин мал малж амьдардаг. За нөхөр төвдөн дээр чинь сумын зан бас дөрвөлээ амбалж амьдардаг. За миний бие нь болохоор энэ Говьсөнбөр аймгийн ус цагуурт инженер хийдэг. Дархны хайцыг төгсөж ирээд инженер байдаг. Ийм гэр боллоо. За бидний нэр сэтгэр өндөр ахын минь дауруу хүмүүс гарч ирсэн байна. Аймгийн хошоо авраг малчин Даштандын өрөө хүмүүс байна. За лаг байхад асууж. За нүүр нэгнэлд одоо манай өндөр ахын Даштандын ахын минь гэр бүлийн хүн хань одоо базрын лотот гэж лотот гэдэг эгч сууж байна. За энэ талд нь болохоор одоо даваадарч за лаг за цэцэг эгч оюун цэцэг эгч нар сууж байна. За тэгээ гэр бүлээр нь танилцуулъя. За Даштанд ахын одоо хөө лаг Говьхот сумын одоо ажирхай иргэдэд малчин хүүхэд юу ирэг бай те. За ганцаараа ингэж хуралцсан ирсэн байна. За охин даваадарч эгчийн одоо хань очрот ах одоо хуралцсан ирсэн байна. За хөө том хөө мөнгө эрдэнэ гэр бүлийн мөнгө цэцэг. За гэр бүлийнхаа хүнтэй 2 хүүхэд нь хаана алга байна. За 2 хүүхэд нь гадуур гүйж байгаа юм шиг байна. За 2 хүүтэйгээ ингээд гэр бүл дөрвөлөө ирсэн байна. За дараачийн хөө Бөмөрдөн. За мөнгө эрдэнэ бол одоо сумын сайн малчин ийм залуу байна. За Бөмөрдөн за сурын спортын мастер Бөмөрдөн. За гэр бүлийн хүн Цэрэнжимд. За Цэрэнжимд гараа өргөрөө. Цэрэнжимд ирсэн байна. Хэдэн хүүхэд ирсэн? 3 ирсэн. 3 хүүхэдтэйгээ ингээ хуралцсан ирсэн байна. За охин за оюун цэцэг эгч ирсэн байна. За нямдарч хэрэг аваа. За хөө инг тайван мөн сумын сайн малчин инг тайван. За оюун цэцэг эгч маань бол улсын сайн малчин нямдарч гэдэг хүний гэр бүлийн хүн байна. Ийм улсын сайн малчин улсууд байна. За сумын сайн малчин инг тайван гэр бүлийн хүн ууган зол хэдэн хүүхэд ирсэн? За 2 хүүхэдтэйгээ хуралцсан иржээ. За дараачийн охин Бадам цэцэг эгч Даштандын Бадам цэцэг эгч маань гэр бүлийн хүн Зоригт Баатар мөн сумын сайн малчин. За хэдэн хүүхэдтэй? За охин хонгор зул тий. За охин хонгор зул. За охины хань амгалан жаргал тий. Амгалан жаргал энэ хоёр Говьсөнбөр аймагт ажил төрж амьдарч байна. За Говьсөнбөр аймгийн боржин жолгод ажилладаг баха энэ хоёр. За 2 хүүхдээ. 2 хүүхэдтэйгээ хуралцсан ирсэн байна. За бага охин Бадам эгчийн бага охин Отгон зул тий. За Отгон зул оюутан баха. Улаанбаатар хотод оюутан ийм охин ирсэн байна. За хэн даваа эгчийн бага хоо нацгаа автоинженер мэргэжилтэй байгаа тий. За Солонгос улсад олон жил амьдарч байгаад одоо энэ зам эргэж ирсэн тий. За хэний за Батмөнх эгчийн охин Мегмар Сүрэн. За хань Отгон Баатар. Отгон Баат юм уу? Одноо л гэдэг. За Мегмар Сүрэн. За хань Отгон Бааттай. За хүү сандаг дорж. Сандаг очир ирээгүй юу? Сандаг дорж нь үстэй. Дорж. За сандаг доржтойгоо хуралцсан ирсэн байна. За ингээд өндөр ахыхаа гэр бүлийнхэнд баярлалаа. Сайн сайхныг хүсье өрөөё. Ингээд Дам Жомбол гэдэг хүний хүү Гом бочрын үр хүүхдүүд ирсэн байгаа. Зарим нэг хуралцсан ирж амжааг байгаа. За ингээд Гом бочрын том хүү Батчулуун гэж одоо сая энэ үгүйш нэг ажилдаа явсан. Ирээгүй байна. Эхнэр нь Цэрэнжимэд том охин насан дэлгэр бага охин мөнгө дэлгэр ингээд манай хэн ирээгүй. За баян дэлгэр. За тэгээд дараагийнх нь манай
Батүлзээ гэж охин байгаа. Тэрний хань жил Ууганбаатар. Том хүн Монгол улсын их сургууль сурж байгаа ирж амжаагүй хотод байгаа. Баг хуу саруу сайхан ирсэн дээ. Саруу сайхан. Дараагийнх нь миний бие Батбаяр. Манай эхнэр энд Базар ханд 57 дугаар сургуульд багшилдаг. Том охин Баасан гарав. Баг хуу Чиндөргийн яасан байхгүй наа. За тэгээ Батчаргал гээд манай багдаг байгаа. Энэ хүний хань жилийн хөрөлцөж ирж амжаагүй мал малж байгаа. Баян жаргалын суманд одоогор хөрөлж ирж амжсангүй. Охин хэм блэ? Мөнгө сарна. За намайг Арандуйн төмөржөдрийн Амбат төмөржөдрөөс гарсан. За миний дараагийн дүү Ган Чимэг. За өөрийнхөө гэр бүлийг танилцуулъя. Миний гэр бүлийн хүн Данду Хөөгөн Бацаал. Говьтай суманд соёлогч. За миний том хүү Батболд. За говьтай суманд сан техникч. За охин Батчимэг Улаанбаатар хот 108 нийгмийн ажилтан. За баг хүү Батчир Галбалд сургуулийн 2 дугаар курсын оюутан. За бэр сайхан жаргал говьтаад эмнэлэгт үйлчлэгч. За 3 охины хамт эдний 3 охинтой. За хөргөн эрдэн сайхан төмөр зам онцгой байдалд. За эднийх хүү Энкердэн 1-р анги охин Энхүслэн за манай Ган Чимэгийн Говьсумбар аймагт хоорой аж ахуй эрхэлдэг. За 2 том хүн ирж амжсангүй нэг охинтойгоо уурлаа ирээгүй. Баг хуу Батарж Говьсумбарт амьдардаг. За нэг ийм танилцуулга. За